технологиг хинч нэг амар өмчлөөд байдаг. Ялангуяа ийм блокчейн бол ерөөсөө бүхий л салбарт ашиглагддаг, аль ч салбар ашиглах боломжтой. Тэгэхээр банкны салбарын бол яг үхээр блокчейн технологиг нэг талаас давуу тал гэж харж ирж байгаа. Банкны ийм том сүлжээ, том систем ашигладаг банкуд нь хоорондоо блокчейнийг ашиглаж байгаа гэдэг шиг ингээд 2016 17 оноос бол ингээд олон улсын банкуд бол нэлээд өнөргөн хэрэглээр ашиглаж байгаа. Нөгөө талаас банк ч вэ нүү, финтек компани ч вэ нүү, эрүүл мэндийн салбарын эмнэлэгч вэ нүү, тэр блокчейн дээр төрүүлж очиод суугаад тэр үйлчлэгээнүүдээ хөрвүүлж чадахгүй, өөрчлөгдөж чадах байхад л болчихж байгаа байхгүй. Тэрнээс нөгөө банкны эсрэг буюу банк бол централайзд байжгаад одоо децентралайз болж чадахгүй гэсэн асуудал биш байхгүй. Юуг болохгүй гэхээр би өөрөө бодлохоо бизнес загвараа децентралайз байж болох уу гэдэг дээр л өөрчлөлт хийж чадах юм бол банк ч гэсэн блокчейн технологийн давуу талыг ашиглана гэх гээд. Тэгэхээр манай банкны хувьд бол яг энэ чиглэл рүү явж байгаа. Ягаад тэгэхээр бид нөгөө нээлттэй банк гэдэг ингээд зарлаад явж байгаа. Нээлттэй банк гэдгийг чинь цаана их олон асуулт байгаад. Нээлттэй гэдэг нь за мэдээж бид нар дэд бүтцээ ингээд гаргаж өгч чинь бизнес загвараа бас өөрчлөөд нээлттэй болох юм байна. Дээр нь одоо энэ нээлттэй гэдэг чинь нөгөө нэг нууцлал аюулгүй байдал чинь бас энийг хадгалж авах явууч ёстой юм байна гэдэг. Энэ суур энэ бодлогоо тодорхойлчингууд тэрэнд нь дэмжлэг болох технологи нь блокчейн байгаад байгаа юм. Тэгэхээр бид нар тэрийг ашиглаад явчихна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг финтекийн ч юм уу эсвэл хин нэгний ингээд өмчлөл биш. Тэр технологиг төрүүлж ашиглаж чадсан л илүү үр дүн гаргаад явна. Банкны салбар маань илүү манлайлж түүчилж ингээд Монгол улсад явдаг болохоор бид нар бас ийм жишг гаргаад ирэх юм бол бусад салбарууд маань бас орох юм байна гэдэг энэ концептыг бол бариад явж байгаа.